Улсын хурлын дарга их бол Дэлхийн банкны зүүн Аз номхон далайн бүсийн дэд ерөнхийлөгч ноён Аксел Ван Тростенбург тэргүүтээ төлөөлөгчдийг өнөөдөр төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Улсын хурлын дарга уулзалтын эхэнд төлөөлөгчдтэй уулзж байгаадаа баяртай байгаа илэрхийлээд Монгол улсад тавтай зочлохыг хүслээ. Энэхүү уулзалтаар Монгол улсын төсвийн өнөөгийн байдал, Дэлхийн банкнаас цаашид Монгол улсад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар харилцан санал солилцсон юм а. Ноён Аксел Ван Тростенбург улсын хурлын даргаыг цаг зав гарган хүлээн авч уулзж байгаа талархал илэрхийлээд Монгол улсад айлчилж байгаа гол зорилго нь Монгол улсын өнөөгийн хөгжлийн тулгымцсан асуудлууд, Дэлхийн банкнаас Монгол улсад үзүүлэх боломжит дэмжлэгүүдийн талаар санал солилцох юм гэлээ. Улсын хурлын даргаын хол Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөд байгаа доктортой амжиргаа 3 төслийг хэрэгжүүлэх эрхийг нээж өгсөн бусад төслүүдийн хувьд шинжлэхийн газар байгуулагдсан учраас хэлэлцэх боломж бүрдсэн гэлээ. Түүнчлэн энэ онд багтаж улсын хурлаар хэлэлцэхээр төлөвлөсөн олон хууль байгаа. Түүний нэг нь өрийн удирдлагын тухай хууль юм а. Энэ хууль батлагдсанаар олон улсын санхүүгийн нэр томьёо нэгдсэн журмаар хэрэглэгдэх улмаар нэгдсэн ойлголтод хүргэх юм гэлээ.